дотоод хусмыг нь өгөх гэж монголчууд зүүрлээ ярьдаг. Яг ингэж хартгуц үйл явдал авто замын бүтээн байгуулалтын салбарт өрнөж байна. Тухайлбал дархны зам 204 км замын бүтээн байгуулалтын ажилд 5 багцад хятадын 5 компани шалгарсан байдаг. Улмаар зарим нь ажлаа орхиж гарсан, зарим нь авилга өгсөн гэмт хэрэгт холбогдсон гэх мэт асуудлууд хөвөрч дуйлантай жилүүдийг үдлээ. Эцэст нь дотоодын компаниудын дэмжлэгтэйгээр энэ ажлын гүйцэтгэл 90%. Тэгээс тэг дугаар 38 үндэсний компаниудаа дэмжээ. Япон улсын нийт газар нутгийн 70% нь уулархаг. Үүнийг дагаад автозамын бүтээн байгуулалтын ажил хамгийн их хийгддэг байна. Ингэхдээ зөвхөн дотоодын компаниуд замаа тавина, гадаадын ажилчин, инженерийг компани хөлсөөр ажиллуулж болдог. Жишээ 1. Дархны зам. 2017 оны 6 дугаар сарын 21 дархны замын шавыг тавив. 2019 оны 6 дугаар сарын 17 дархны замын ажил эхлэв. 2024 оны 4 дугаар сарын 2 дархны зам 2 дугаар багцад цөмрөлт үүсв. 2024 оны 5 дугаар сарын 13 дархны замын ажлын явц 90%. Дархны замын ажил эхэлсэн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 17. Замын ажлын эхний хэсгийг ашиглалтад оруулах хугацаа 2019 оны 11 сар. Дархны замын бүтээн байгуулалтын ажил 204 км. 2022 оны 8 дугаар сарын 12 дархнаас баруун хараа орчимд замын нөхцөл байдал ийм байна. Ер нь дархны замын бүтээн байгуулалтын ажил энэ оны эцсээр дуусч амж. Бид нар ер нь би нэг л зүйлийг хэлээд байгаа шүү. 2022 оны 10 сарын төгсгөл 11 сарын их гэхэд Улаанбаатараас Дархан орох хэсгээр иргэдийг нэг шорон замаар явуулахгүй хэмжээнд хүргэнэ л гэж. Төслийн ерөнхий гүйцэтгэгч нар багц 1 бүгд найрамдах Хятад ард улсын Heilongjiang Jinei Road and Bridge, багц 2 бүгд найрамдах Хятад ард улсын China State Xinjiang Construction Engineering Group, багц 3 бүгд найрамдах Хятад ард улсын Guangzhou Heavy Engineering Group, багц 4 бүгд найрамдах Хятад ард улсын China State Xinjiang Construction Engineering Group, багц 5 бүгд найрамдах Хятад ард улсын China Geo Engineering Corporation. Гэрээний дүн нийтдээ 62 тэрбум 878 сая 928 төгрөг. 2019 оны 12 дугаар сарын 30 бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Лю Хоньян зам дээр хөгжлийн яамны хилцээний дарга оргил эрдэнэт 20,000 юаны авилга өгсөн хэрэгээр оргил эрдэнэ авилга авсан хэрэгээр үйлдэл дээр баригдаж улмаар шүүхээс ял авсан байдаг. Энэ одоо энэ дархны замын тендер сонгох шалгаруулалттай холбоотой асуудлын цаана сэжиглэн шалгах хэд хэдэн үндслүүд байгаа учраас шалгалтын ажил явуулж байгаа. Ийхүү Хятад компаниас авилга авсан асуудлаар эхэлсэн дархны замын ажил дотоодын аж ахуйн нэгжийн туслалцаатайгаар өнөөдөр 90% гүйцэтгэлтэй байна. Жалдартаа ард түмнийг зовоосон замдын засвар тогтчлт арчлалт гэж юм дээр юм дуусч байгаа юу? Энэ төсөл арга төснөөс хойш юм чинь одоо бараг 6 төсөлтэй гараад ингэ явж байна. Зам тээврийн яам тэгээд манай энэ ажлын хэсгийнхаа маа жоо хариуцлагагүй шүү. Тэгээд дархны замын одоо нийт хийх ажлын 50% үлдсэн. 361 гар минатлын хэсгээр 40 орчим метр газар дээр хүчтэй аадар барааны улмаас ус буусан. 2019 оны статистик аваад үзвэл тухайн онд 260 гаруй удаагийн осол гарч 25 хүн амнасаа алдсан юм эмгэнэлтэй дүн мэдээ байгаа. Автозамын компанийн тоо 500, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 100, замын ажил 2.5 их найдын өртөг бүхий 80 төсөл, 2024 оны санхүүжилт төсвөөс 612 тэрбум төгрөг, гадаад их усрээс 158 тэрбум төгрөг. Тий хэлийн одоо цаана байж байгаа манайх тимтэй гэд ингээд оруулаад ирж байгаа учраас тэрийг бид нар одоо хэлийн цаана очиод үзэх болцоо байхгүй байна. Тэгээд одоо нөгөө олон улсынхаа
банк санхүүгийн байгууллагатай зөвшөөрөгдсөн тендерийн бичиг баримтын дагуу зарлагаас өөр арга алга. Ер нь цаашдаа бол бид нар энэ дархны замаас нэлээд сургамж авлаа шүү дээ. Тэгээд одоо зарим компаниудтай бид нар гэрээ цуцалж байгаа. 2 компанитай 20 он цуцалсан. Дахиад 1 компанитай энэ жил цуцалсан. Тэгвэл бид нар цаашдаа бол бас энэ дээр бодох юм байгаа юм болов. Тэр юу гэхээр зэрэг компани цуцлах нэг өөр. Компаниуд өөрсдийнхөө цуцлагдангуудаа нэрээ өөрчлөөд хүмүүс нь буцаад ороод ирдэг. Тэгэхээр зэрэг тухайн компанид ажиллаж байгаа инженер техникийн ажилтнуудын зохион байгуулалт мөн учраас цаашдаа бол бид нар энэ компанийг одоо харж ихсаалтанд оруулахдаа ийм одоо захиралтай, ийм инженер, талбай инженертэй, ийм одоо ерөнхий инженертэй гэдэг юм уу, тэрийг бол одоо шууд бүртгэлтэй болгоод ингээ өгөх хэрэгтэй юм бэл. Тэгэхээр энэ бол одоо бидэрт бас л нөгөө амьдралаас ургаж байгаа юм дээр одоо дараагийнхаа сургамжийг авч л байгаа юм. Жишээ 2. Дорнодын тамийн 50. Дорнод тамийн 50. Уг нь энэ замын албан нэршил Өндрхан Чойбэлсэн чиглэлийн зам. 2013-аас 2015 онд барьсан энэ зам дээр улсын комисс 3 удаа ажиллаж, ажлын даалгавар өгсөн ч алдаа дутагдлаа, огт засаагүй байна. Гүйцэтгэгч China Joe. Тэгээ үндсэндээ хэдэн жил бол одоо маргаан явсан, бид шүүхэд хандсан. Тэгээд нөгөө шүүхийн маргаан явсан нөгөө компани ч гэсэн өөр асуудал тавьдаг. Манайх одоо жишээлбэл зөвхөн суурьвчилт хийсэн доотлын далангаас авсан ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд тэрнтэй холбоотой үнэлэнгийн шинжээс томилж бид нэр ажилласан. Тэгээд ер нь бол хамгийн сүүлд шүүгээр бол тухайн компани дээр 7 тэрбум төгрөгийн явсаар тэгээд 7 тэрбум төгрөгийн эцсийн шийдвэр гараад торгуул тавиал явуулаа шүү дээ. Одоо тэгээд нөгөө зам маань ашиглалтанд чаваагүйгээр энэ олон жил ашиглагдчихгод тухайн ашиглалтанд аваагүй зам дээр бид нэр улсын төсвөөс хөрөнгө хуваарлж болохгүй болчдөг, зам эзэнгүй шхан болчихж байгаа. Авто замын салбарт хэрэгжиж байгаа төслүүд дийлэнх нь Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкных байгаа их усүр. Тэгэхээр яг нөгөө энэ чинь олон улсын гэрээ, дээрээс нь хилцээр байгууллагатай хоёр тал тохирсон асуудал нь бол мэдээж Азийн хөгжлийн банк санхүүжилттэй болгож байгаа учраас өөрийнх нь шаардлагуудыг тавина гэсэн. Тэгэхээр давхар ямар процесс орж ирдэг вэ гэхээр за дотоодын одоо улсын төсвийн ажил бид нар эндээ тэнд шалгуулалт яваад ингээд дотоодын байгууллага хоорондоо мэдээлэл солилцоо явуулна. Олон улсын байгууллагуудаар санхүүжилж одоо анруудын санхүүжилт бол болохоор ер нь бол Азийн хөгжлийн банкнаас оролцсон. Ийм жишээнүүдийг хөөж үзвэл олон байна. Яагаад хятадын компаниуд тендерт ороод шалгараад байгаа асуудлыг тайлбарлая. 1 км зам барих өртөг дунджаар 1.5 тэрбум төгрөг. Ихэвчлэн улсын төсвөөс жилд амнуулан багахан төсвийг тавьж өгдөг. Ихэвчлэн манай улс гадны банкудаас зээл авч авто замын бүтээн байгуулалтын ажлыг хийдэг байна. Иймээс зээл олгогч тал тоглоомын дүрмийг буюу ялах компани шалгуурыг тогтоодог. Ажил чанаргүй гүйцэтгэж байгаа харж ихсаалтанд оруулах шаардлагатай компаниуд байгаа. Харамсалтай нь харж ихсаалтанд оруулах ажлыг сангийн ам бас төргөн шуурхай бас хийхгүй байна. Одоо хуулиар хүлээс өөргөө хэрэгжүүлэхгүй байна. За үүнээс болоод яаж юм нэхэр Доронтын 50 гэдэг нэрлэдэг те. За километр замыг хятадын хөрөнгө оруулалттай China Joe Engineering гэдэг компани гүйцэтгсэн. За энэ ажлыг гүйцэтгэхтэй холбоотой асуудлаараа тухайн салбарын яам нь хүлээж аваагүй, өөрөөр улсын комисс хүлээж аваагүй. За хүлээж аваагүй. Тэгээд 3 ширхтний шүүхээр China Joe Engineering компани бол буруутан тогтоогдоод улсад бол одоо охлоо нөхөн төлөвлөх болсон. Гэтэл тухайн компанийг одоо сангийн яам болон холбогдох байгууллагууд нь харж ихсаалтанд оруулаагүй ус болоод дархны нөгөө нэг одоо 5 багц тендерийн одоо 2 багц дээр нь одоо жишээл ажил гүйцэтгэхээр дахиад ороод ирж байгаа жишээтэй. Олон улсын банкны шалгуурт нь тэнцэх дотоодын компаниуд бий. Гэхдээ л хятадын компаниуд ялдаг. Ажил гүйцэтгэл тулж ирэхэд Монголын компаниуд туслан гүйцэтгэгчээр орж ажлыг нь нугалж өгдөг жишээ олон байна. Анхаарал хамгийн их татах асуудал бол Монгол улсын төсвөөр барих авто замын ажил дээр монголчууд өөрсдөө ажил гүйцэтгэгчийг шалгаруулах хэрэгтэй ч хятад компаниудыг шалгаруулдаг жишээ. За яг ерөнхийдөө энэний санал авилгал байгаа шүү дээ. Тий. Одоо нуугаад хаагаад байх юм ерөөсөө байхгүй. Тэр саний ярьсан тендер дээр чинь 10 хүртэлх чөлөө 15 хүртэлх хувийн туслан гүйцэтгэх компани хийж болно. Түүнээс дээш хувийг бол туслан гүйцэтгэх компани хийж болохгүй. Зөвхөн тэр тендерт оролцсон компани
өөрөө л хийх ёстой. Дунд хөрөмж оруулж ирээд уг нь заалт байгаа тийм үү? Энэ заалтыг бид нэр бас мөрдөж ажиллаж чадахгүй байна гэсэн үг байхгүй юу? Дорнодын 189 тэрбумын санхүүжилттэй замын бүтээн байгуулалтын ажилд хятад компаниуд шалгарсныг үндэсний компаниуд эсэргүүцэв. Хятад компаниуд шалгасан байна лээ. Тэгээд тэр чинь та анзаарсан үгүй тэр нэдлэн Монгол компаниудаа тендер зороод шаардлага хангаж чадхад бид нар төгсөн үгүй тэвлийн хүн баг хурал зарлаад байсан да. Зарлагдсан 4 багц дээр бүгд найрамд хятадаар улсын компаниуд шалгарсан. Үндэсний нэгч компани шалгараагүй. Ийм учраас одоо замын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа, тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний компаниуд бид эсэргүүцэж одоо энэ хүү хэвлэлийн баг хурлыг зарлж байна. Хууль зөрчиж хятадуудад давуу байдал олгосон гэж одоо бид хардж байгаа. 1 тэрбум гаруй төгрөгөөр доош үнийн санал өгч яхад хятад компаниг нэгдүгээр шалгаруулсан. Хоёрдугаарт манай компани энэ дээр бол 50 тэрбумаар өгж байгаа нь болохоор зөвхөн ажилчдаа ажилтай байлгахын тулд тэдний нийгмийн даатгалын төлөхийн тулд ийм 50 тэрбумаа болгож орж байгаа юм. Тэгээс эндээс ашиг гараад энэ компаниудаа хөл дээр зогсдог юм уу тийм байчааж явах тийм ойлголт байх. За хамгийн ноцтой асуудал нь бид бол одоо энэ хятадуудад давуу байдал үүсгээд байна гэдгийг юугаар хардж байна гэхээр энэ 4-р багцтай шалгарсан одоо энэ компани байгаа юм л да. Энэ дээр энэ компани нь 2023 оны 3 сарын 23-ны өдөр одоо төрийн худалдаа авах ажиллагааны тендерийг одоо зохион байгуулдаг. Тендер зэг говцэг эмээ цахим системд 2023 оны 3 сарын 23-ны өдөр энэ системд бүртгүүлсэн байгаа. Энэ тендер чинь уг нь төлөвлөгөө ёсоор бол 2 сарын 27-ны өдөр нээх ёстой байсан. Хэрвээ Монгол компани ядаж нэгж болтгой Монгол компани шалгарсан бол бид нар ингэж хонол гараад ингэ явахгүй. Бүх Монгол компаниудын орсон бүх Монгол компаниуд ямар нэгэн шалтгаанаар хасч өгчөөд дараа нь хятад компаниудаа оруулаад ингэ шалгаруулдаг. Дотоодын аж ахуйн нэгжүүд хүчээ нэгтгэж тэмцсэн тулдаа дээрх бүтээн байгуулалтын ажлын зарим багцыг Монгол компани гүйцэтгэж байна. Харин тендерт ялсан зарим компаниуд нь цаасан дээр олон тоног төхөөрөмж боловсон хүчинтэй гэж мэдүүлсэн компани ажил авчгаад цахим сүлжээнд хаалттай группт ийхүү тоног төхөөрөмж түрээслэх тухай зар тавьсан байна. Харин гадаадын аж ахуйн нэгж байгаа тохиолдолд энэ хэмжээний тоног төхөөрөмжтэй юу гэдгийг нэгтэлдэг тогтолцоо манай улсад байхгүй. Өнгөт тийшвэл хуулиндаа гадаадын эрхээд оролцож болно буюу одоо оруулахыг хориглоно, оруулахыг хориглож болдгоо. Нээлттэй болцдог байхгүй гадны төслүүд дээр. Одоо жишээ нь дархны замын түүхийг хэдүүлээ харахад тийм ээ. Дархан жимэн Азийн хөгжлийн банкнаас зарласан 5 хэсэг болоод 5 нуудалтай ажиллагаа хийсэн. За энэ дээр нь Азийн хөгжлийн банкнаас тавьж байгаа өөрсдийн шаардлага нь бол маш өндөр байдаг. Маш өндөр байдаг. Тэгэхээр ч одоо манайх тэрийг босхын давахгүй. За тэгээд нөгөө хэтийн ингээл бахан цаастаа цаас урьсан компаниуд орж ирэл явдаг цааталтаа. Тэрний шалгаруулалтанд нь бол манайх нэг оролцохгүй. Азийн хөгжлийн банк руу зээл өгж байгаа тал өөрсдөө шалгаруулдаг. За тэгээд тэр хятад компаниуд нь орж ирсэн компаниуд нь дандаа яг туслан гүйцэтгэгч нь манай компаниуд байж идэг. За тэгээд нөгөө цаасны компаниуд нь өөрсдийнхөө ашиг аваарай авчдаг юм шиг байна. За тэгээд өөрөх юм манай нэг хэдэн дотоодын компаниуд ороод одоо үндсэндэл ажилтай байхын тулд л орж тэнд одоо ажлуудаа хийж байгаа шиг байна. Бид нэр үндэсний компаниуд дээр болохоор нөгөө тендерт ирж байгаа материалын за энэ хүн татвар юугаа төлсөн юм уу, хууль их зөөрөнд одоо янз бүрийн одоо алдаа дутагдал гаргаж ирсэн юм уу гэд. Тэгээд дээрэс нь хүн хүчнийх нь одоо тонд хэмжээнд энд байгаа энэ компанийн нэр дээр байна уу? Бүх юмнуудыг ингээд шалгаад үзчихэж байгаа. Гэтэл гадны компаниуд бол орж ирэхдээ тэр компани бол гадаадын компани гэдэг юугаар орж иж байгаа шүү дээ. Тэнгүүд тэр гадаадын компаниг бол Монголд тийм тонд хөрөмж хүн хүч байх ёстой гэж шаардлага тавигддаг учраас нөгөө компани чинь тэр улсынхаа нэр дээр хэмнүүдийг нотороор бодлуулаад одоо ийм тонд хөрөмжтэй ингэсэн манайх ийм хүн хүчтэй ийм борлуулалтын орлоготой гэж ороод ирдэг. Одоо гаднаадын этгээд бол Монголд тийм тонд хөрөмжтэй Монголд ажил хүчтэй байна гэсэн зохицуулт төрөөсөө байхгүй. Тендер яг одоо энэ чинь төрийн нарийн бичгийн даргын тушаалаар яамдуудын төрийн нарийн бичгийн даргын тушаалаар тендерийн хороо гэж байгуулагдсан шүү дээ. Тэгээд тэрэнд бол одоо миний хувьд ямар нэгэн байдлаар оролцдоггүй. Дээрх ярианаас үзэхэд эрх баригчид энэ асуудлыг мэдэхгүй биш мэддэг. Гэхдээ юу ч хийхгүй байсаар бүрэн эрхийнх нь хугацаа дуусахад хүрч байна. Нөгөө хөгжлийн банкны их усүр Чингис бондны их усүрээр бүр юу болж ирсэн бэ гэхээр хариуцсан сайд нь за та нар ингээд компани байгуулцгаа тий толгой нь болохоор одоо нэг хятад компани тэгээд эсвэл Монгол компани тэгээд гүйцэтгэх нь болохоор одоо бараг 100% хятад компани байдлаар оруулаад ирээ гэж тендер өгчээсэн шүү дээ.
Тэгэхээр 2012 оноос хойш ийм байдал хавтгаарсан юм аа. Тэгээ хавтгаарч явсаар байгаад нөгөө анхны тэр худалдаа авах ажиллагааны бодлого нь ингээд өөрчлөгдсөн. Бид нар чинь ингээд дотоодынхаа хувийн сектор хөл дээр нь тогтоож засгийн газрын худалдаа авах ажиллагаагаар дэмжих хэрэгтэй байхгүй юу? Гэтэл эсэргээр нөгөө одоо гадныхаа компаниудыг дэмждэг. Тэгээ цаанаа ингээд завж байгаа ярьдаг. Ийм нэг хандлага нь ингээд бий болсоор байгаа өнөөдөр хүрчээд байна. Гэхдээ энэ бол яг компаниуд их хороор шигтэй. Яг гэвэл компани ажлын төлөвлөлөд нөгөө банкнаас зээл авсан байгаа шүү дээ. Тэгэхээр чинь тийм тэгээд нөгөө санхүүжилт байхгүй болчоор нөгөө зээлийн хүү зээл төлөх гэдэг ингээ хүндрэл гарч байгаа. Би тэрийг бол одоо яг тухайн асуудлыг бас хариуцж ирсэн нь мэдэж байна. Бид нар одоо санхүүжилт авч чадахгүй нэг ямар хүндрэл учрах. Тийм учраас энэ нэг олон хуваа тавиад байгаа энэ төр бол уг нь бол зохисгүй. Яг л компаниуд маш хүнд тусаж байгаа байхгүй юу? Монгол инженерүүд дотоодын авто замын бүтээн байгуулалтыг хийж чадна. Зарим нь гадаадд бүтээн байгуулалтын ажилд хийж байгаа. Дотоодод энэ төрлийн компаниуд хөгжихгүй байгаагийн шалтгаан нь дээр дурдсанчлан олон хүчин зүйлтэй. Гэхдээ ажилдаа дуртай бүтээн байгуулж байгаа ажлаасаа амжилтыг мэдэрдэг олон залуусын нуруунд дээр энэ салбар өнөөдөр оршиж байна. Энэ бол Ганхүү авто замын бүтээн байгуулалтын салбарт ажиллаад 10 гаруй жил болж байгаа нэгэн дуртай ажил нь учраас тэрээр хичээж бас мэрийж ажилладаг. 12 цаг хоолгүй байна гэднээс чинь одоо нөхцөлд чинь ээшигээ ороод хоолоо идэх гэхээр асфальт маань зогсчих гээд яаралтай 48 цагийн дотор авах хэрэгтэй учраас тэгээд 3 өдөр хааж байгаа юм л да. Энэ одоо өвөлдөрөөс яг 168 гараастай гарсан гэж байна. Тэгэхээр энд нэг 160-аар авчаал байгаа. Ер нь бол амар түнж. Эргээд харахад хийсэн ажил нь гарт баригдаж нүдэнд үзэгддэг салбар. Гэхдээ хүнд хэцүү нөхцөл. Одоогийн байдлаар бол би яг 5 хоног гişтэй харав. Эхнэр маань энэ сад миний ажлыг ойлгодог, дэмждэг, их баярлдаг. Би 3 хүүхэдтэй. 2 байна, 1 охинтой. Ааваа их болж байгаа юм л гэдэг шүү дээ. Яалч ингэ ажилдаа уучраас тэгээд Ганхүүгийн адил 20 мянга гаруй хүн энэ салбарын бүтээн байгуулалтад оролцсон ажилдагч компани санхүүжилт, цалин, ажиллах хүчний хомсолгээд бэрхшээл замын бүтээн байгуулалтын салбарын түгээмэл. Гэвч Ганхүү шиг ажилдаа дуртай олон мэрэгчлэлтний нуруунд дээр энэ ажил үргэлжилж байна. Манай хамгийн бага нь ихэд 21 настай шүү дээ. Тэгээ хамгийн ахмад нь одоо 60 настай тийм хүнд явж байна. Ер нь хийж чаддаг юм аа хийх хамгийн гоё шүү дээ. Энэ салбартаа хайртай. Дахиад тэгэл болоод идэв шүү дээ. Дуртай болохоор тэгээд нэг тийм цалин байдал нэг тоодгүй шүү дээ. Хүнд хэцүү нэ. Хүнд хэцүүч нэг юм байхгүй дээ. Тэгээд 10 гаруй жил, 12 3 жил ажилласан болохоор нэг. Дотоодын компанийн хувьд бол би бол одоо зөвхөн барилгын ажил дээр зам барилгын одоо ердийн хийцтэй замын ажлууд дээр бол манай дотоодын компаниуд бол ер нь барьж чаддаг болсон шүү дээ. Манай компаниуд бол зам тавиас сурцсан шүү дээ. Тэгээ замаа бол сайн ажилладаг болсон. За гол нь бол нэлээд сайн техниктэйч болсон, туршлагатайч болсон байгаа. Монгол инженерүүд маань бол одоо бол ийм замыг бол барьж чадамжтай болсон шүү дээ. Инженерийн хувь хүнийхээ боловсролын хувьд бол одоо манайд бол хуучин Оросд төгссөн инженерүүд буцаад Оросд энэ Солонгос, Хятад, Япон, Герман төгссөн замын инженерүүд байна. Дотооддоо төгссөн замын эднээс минь бол барьж чадна. Инженерийн хувьд бол бүрэн боломжтой гэж би итгэдэг. Нэг үе бодвол их мундаг болж ирж байна. Тийм туршлагаж байна, техник сайтай болж байна, болсон хүчин сайтай болж байна. Бас их мундаг хариуцлагатай болж ирж байна. Үндсэндээ бол энэ чинь манай чинь 2099 оноос эхлээд энэ
олон улсын төсөл Азийн хөгжлийн банкны 1 2 дугаар төсөл өнтер 3 дугаар төсөлчлөө байсан ингээд бүгд хэрэгжээд ингээд энд чинь манай компаниуд тэр үеэс нь тослонгаар оролцоод тэгээд одоо сүүлдээ өөрсдөө ингээд бие даад янз бүрийн объект одоо энэ аймагуудыг холбосон бүх замуудыг ихэвчлэн л одоо манай дотоодын компаниуд ажилласан. Дэлхийн олон улс үндэстний компаниудаа чадваржуулахын тулд бодлого тогтоож түүнийг хэрэгжүүлдэг. Эрсдэс уур амьсгалтай манай улсад бүтээн байгуулалтын ажил хүнд хөдөлмөр. Гэхдээ ажиллаж байгаа тоотой хэдэн компанийг чадваржуулах, тэднийг хөгжүүлэх бодлого бидэнд хэрэгтэй. Гэтэл бодит байдал дээр компаниуд хөгжөхөд юу саатуулдаг вэ? Ер нь бол үндэсний аж ахуйн нэгжүүдэд дэмжинэ гэдэг бол зөв. Энийг бол үндэсний аж ахуйн нэгжүүдийг бол энэ бүтээн байгуулалтын асуудалд оролцуулж тэр бодлогоор дэмжих ёстой. Үндэсний компаниудыг яаж өргөжүүлэх үү, хөгжүүлэх үү? Дотоод зах зээлийг эднэрт зориулж яаж хамгаалах уу гэдэг бодлого бол одоо явагдах ёстой байхгүй юу? Тэхийн тулд ялангуяа дотоодын хөрөнгө оруулалтаа улсын төсвийн хөрөнгөөр баригдах замын байгууллагын бүх объектыг бол ер нь бол хуульчилчмаар байгаа байхгүй юу? Зөвхөн дотоодын компаниудаар гүйцэтгүүлнэ гэдэг. Тэгээд энийгээрээ ингээд нэг хуульчилж очиод дараа нь үнийн чөлөөлөө өгчих юм бол дотоодын компаниуд чинь тодорхой хэмжээний ийм одоо боломжийн үнээр авсан компани чинь техникээ шинжилж байна. Монгол инженерүүд хийж бүтээж чадна. Гэхдээ тэдэнд дэмжлэг байхгүй нээр цаасан дээр олон тоног төхөөрөмж, олон ажилтан мөн их хэмжээний хөрөнгөтэй гэж мэдүүлсэн хятад компаниудад тендерт ялагдаж улмаар тэдний удирдлага доор ихэнх ажлыг нь нугалж өгдөг асуудлыг цэгцлэх шаардлагатай байна.